илүү их одоо мөнгөөр тоглох хэрэгцээ нэмэгддэг гэж хэлсэн нэгдүгээр. Хоёрдугаарт нь болохоор тоглохоо болгохоор нөгөө түгшүүр бухимдлууд бий болдог. Гуравдугаарт нь болохоор зогсоох орлого өчнөө удаа хийсэн байсан ч амжилтгүй болцсон байдаг. За дөрөвдүгээрт нь болохоор байнгын нөгөө тоглох талаар боддог болчдөг. Бодлууд гэсэн үг шүү дээ. Тэгээд сэтгэл готрол, сэтгэл түгшилт, стрессүүд бий болоод ирдэг. Яагаад тэр энэ гурван зүйл чинь ингээд яг нэг явж идэг гэсэн үг байна. Ерөнхийдөө ингээд уялдаж явдаг. Бид нэр тест аваад үзсэн ч гэсэн одоо даасга тестээр ингээд гурвангийн үнэлж үздэг гэсэн үг байна. За дараагийн болохоор алдсан мөнгөө нөхөх мэдрэмж буюу яг энэ аргаараа эргүүлж олох гэсэн. За тэгээд бас нэг хамгийн гол илрүүлээд нэг юм бол худлаа яриад эхэлдэг байхгүй. Тэгээд нууж эхэлдэг. Тэгэнгүүт нөгөө арга гэрийнхэн ч гэсэн одоо хүүхдээ ч юм уу, эхнэрийгээ ч юм уу, нөхрийгээ ч юм уу тоглодог байлаа гэхэд тэрийг мэддэхгүй тулд эргэн тойрныхоос худлаа ярьж эхэлдэг байна. Иннээс эхлээд нөгөө нэг өөрт нь ингээд баг үсгээд байна гэсэн үг байхгүй. Өөрийг ингээд хамгаалт ихэд тэгэхээр бид нар тэрийг нийтэлж гарах хэрэгтэй байхгүй. Тодорхой хэмжээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болно гэсэн. Манай энэ одоо хүн ч юм уу, эхнэр ч юм уу, нөхөр маань болох эмэгтэй. Тийм учраас бид нар энийг хязгаарлалт хийх ёстой. Энэ байдалд нь ингээд төсөл байдалд нь тааруулсан асуудал руу орж ирнэ гэсэн. За дараагийнх нь болохоор одоо энэ чинь нөгөө олон удаа тоглоод ирэнгууд ажил мэргэжил, сургууль ч юм уу тий бүх юмдээ сөргөөр нөлөөлөд эхэлдэг. Эдийн засгийн хувьд ч гэсэн тийм ээ. Энэ байдлууд нь тэгээд бусдаас одоо нөгөө нэг мөнгө зээлэх, худлаа ярьж мөнгө зээлэх процессыг бий болно. Тэгээ тэрийг нь яг хөө зарим хүмүүс нөгөө буруу шийдлэр өмнөөс нь өрийн төлөх ч юм уу тийм процессыг хийдэг. Тэгэхээр иймэрхүү гол шинжүүд илэрнэ гэсэн.